Эдийн сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдмийн шимийг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдмийн шимийг хүртсэн ачид багш нараа санаж явна. Сөөм гიშгсэн мөрнөөсөө эхлэл гэдгийг харж хаад төө гიშгэх мөрнөөсөө өрнөл гихчийг ойлгосон сурагч балчир наснаасаа үерхэн дасаж ижилсээд төөрөг тавилангийн харгуйд жим гарган алхсан жигүүр ургахнасаа хамтдаа хүлээж ээнэгшээд жил сар өдрийг хуанлын хуудсанд мөнхөлсөн чихүүн давчуу хорвоог цэлмүүлж хамтдаа инээсэн жирмийн сүлжээ шиг 10 жилийн найзууд минь та нартаа 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Хонхон дуугаан дандаа сонсохгүй ангийн хахалгыг зөөлхөн хаад алдрайхан насаа. Алтан гац содонд налайх дүүргийн голомт цогцлбор сургуулийг 2005 онд төгссөн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р ангийг танилцуулж байна. Боловсролын тэргүүний ажилтан математикийн тэргүүлэх зэрэгтэй даваасран багшийн удирдлаганд нийт 25 сурагч төгссөнөөс төрийн албанд 2, боловсролын салбарт 2, банк санхүүгийн салбарт 3, соёл урлагийн салбарт 1, эрүүл мэндийн салбарт 2, уул уурхай тэслэгээний салбарт 5, барилга бүтээн байгуулалтын салбарт 3, мэдээлэл технологийн салбарт 3, худалдаа үйлчлэгээний салбарт 3, ховийн хөвшилт 7, авто тээврийн салбарт 2 гэх зэргээр улс төр, нийгэм эдийн засаг, боловсрол, соёл урлаг гэх мэт эх орныхон хөгжлийн голлох салбаруудад тус ангийн төлөөллүүд амжилттай ажиллаж, гаргасан амжилт, тойрвсон бүтээлүүдээрээ төрлөх сургуулийнхаа алдрыг өндөр төргөж явна. Алтан гадас содонд налайх дүүргийн голомт цогцлбор сургуулийг 2005 онд төгссөн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 12 ангийг танилцуулж байна. Боловсролын тэргүүний ажилтан Алтан гадас содонд хөдөлмөрийн хүндэт медальт Дэ Отхон жаргал багшийн удирдлагандор 16 охин, 16 хөвгүүн, нийт 32 сурагч төгссөн. Хөдөлмөр эрхлэлт, улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл урлаг гэх мэт эх орныхоо хөгжлийн голлох салбаруудад тус ангийн төлөөллүүд амжилттай ажиллаж, гаргасан амжилт, тойрвсон бүтээлүүдээрээ төрлөх сургуулийнхаа алдрыг өндөр төргөж явна. Тэдгээрээс дурдвал төрийн албанд 1, төрийн тусгай албанд 1, эрүүл мэндийн салбарт 2, эдийн засгийн салбарт 5, соёл урлагийн салбарт 3, уул уурхайн салбарт 2, барилга бүтээн байгуулалтын салбарт 4, мэдээлэл технологийн салбарт 2, худалдаа үйлчилгээний салбарт 7, хувийн хөвшилд 5, хууль эрх зүйн салбарт 1, гадаадад 5 сурагч ажиллаж амьдарч байна. Алтан гац содонд налайх дүүргийн голомт цогцлбор сургуулийг 2005 онд төгссөн 10-ийн 3-р ангийг танилцуулж байна. Тус анги нь улс дүүрэгтэй заах аргаар нэгт ордог, боловсролын салбарт тасралтгүй 32 жил ажилласан, боловсролын тэргүүний ажилтан тэргүүлэх зэрэгтэй Алтан гац содонд Гэ оюун чимэг багшийн удирдлагандор төгссөн. Үүнээс төрийн албанд 2, төрийн тусгай албанд 4, боловсролын салбарт 5, эдийн засгийн салбарт 5,
соёл урлагийн салбарт 1, эрүүл мэндийн салбарт 3, уул уурхайн салбарт 3, барилга бүтээн байгуулалтын салбарт 2, мэдээлэл технологийн салбарт 1, худалдаа үйлчилгээний салбарт 3, хөдөө аж ахуйн салбарт 3 зэрэг улс төр, нийгэм эдийн засаг, боловсрол, соёл урлаг гэх мэт эх орныхон хөгжлийн голлох салбаруудад тус ангийн төлөөллүүд амжилттай ажиллаж гаргасан амжилт, тойролсон бүтээлүүдээрээ төрлөх сургуулийнхаа алдрыг өндөр төргөж явна. Алтан гадас одонд Налаах дүүргийн голомт цогцлбор сургуулийг 2005 онд төгссөн 10-ын 4 ангийг танилцуулж байна. Тус ангийг 24 охин, 17 хөвгүн, нийт 41 сурагч төгссөн. 8 дугаар анги төгсгсөн багш О Алтан Туяа боловсролын тэргүүний ажилтан 42 дахь жилдээ ажиллаж байгаа мэрэгжлийн тэргүүлэх зэрэгтэй одоо Кембрижийн хөтөлбөртэй их засаг лицей сургуулийн захирлаар ажиллаж байна. 2005 онд 10 дугаар анги төгсгсөн багш Б Оюун цэцэг боловсролын тэргүүний ажилтан Алтан гадас одонд тэргүүлэх зэрэгтэй багш. Улсад 34 жил ажиллаад гавьяаныхаа амралтанд сууж байна. Хөдөлмөр эрхлэлт. Улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл урлаг гэх мэт эх орныхоо хөгжлийн голлох салбаруудад тус ангийн төлөөллүүд амжилттай ажиллаж гаргасан амжилт, тойролсон бүтээлүүдээрээ төрлөх сургуулийнхаа алдрыг өндөрт өргөж явна. Тэдгээрээс дурдвал шинжлэх ухааны салбарт 1, төрийн албанд 5, төрийн тусгай албанд 4, боловсролын салбарт 3, эрчим хүчний салбарт 3, эрүүл мэндийн салбарт 4, уул уурхайн салбарт 4, барилга бүтээн байгуулалтын салбарт 2, худалдаа үйлчилгээний салбарт 5, хөдөө аж ахуйн салбарт 2, хувийн хэвшилд 9, гадаад улсад 6 сурагч ажиллаж амьдарч байна. Алтан гадас одонд Налаах дүүргийн голомт цогцлбор сургуулийг 2005 онд төгссөн 10-ын 5 дугаар ангийг танилцуулж байна. Боловсролын тэргүүний ажилтан Алтан гадас одонд багшийн гавьяа шагналт О цогцлмаа багшийн удирдлаганд ор 20 охин, 15 хөвгүн, нийт 35 сурагч төгссөн. Үүнээс төрийн албанд 1, төрийн тусгай албанд 1, боловсролын салбарт 1, эдийн засгийн салбарт 2, эрүүл мэндийн салбарт 3, уул уурхайн салбарт 2, эрчим хүчний салбарт 1, барилга бүтээн байгуулалтын салбарт 5, мэдээлэл технологийн салбарт 1, худалдаа үйлчилгээний салбарт 4, хөдөө аж ахуйн салбарт 1, хувийн хэвшилд 8 сурагч ажиллаж байна. Улс төр, нийгэм эдийн засаг, боловсрол, соёл урлаг гэх мэт эх орныхон хөгжлийн голлох салбаруудад тус ангийн төлөөллүүд амжилттай ажиллаж гаргасан амжилт, тойролсон бүтээлүүдээрээ төрлөх сургуулийнхаа алдрыг өндөр төргөж явна. Алтан гадас одонд Налаах дүүргийн голомт цогцлбор сургуулийг 2005 онд төгссөн 10-ын 6 ангийг танилцуулж байна. Г саран цэцэг багшийн удирдлаганд ор 20 охин, 13 хөвгүн, нийт 33 сурагч төгссөн. Хөдөлмөр эрхлэлт. Улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл урлаг гэх мэт эх орныхоо хөгжлийн голлох салбаруудад тус ангийн төлөөллүүд амжилттай ажиллаж гаргасан амжилт, тойролсон бүтээлүүдээрээ төрлөх сургуулийнхаа алдрыг өндөрт өргөж явна. Тэдгээрээс дурдвал төрийн албанд 2, боловсролын салбарт 1, эдийн засгийн салбарт 2, соёл урлагийн салбарт 2, эрүүл мэндийн салбарт 1, уул уурхайн салбарт 1, барилга бүтээн байгуулалтын салбарт 3, мэдээлэл технологийн салбарт 1, хувийн хэвшилд 2 гэх мэт мэргэжлээрээ амжилттай ажиллаж амьдарч байна. Алтан гадас одонд Налаах дүүргийн
голомт цогцлбор сургуулийг 2005 онд төгссөн 10-ын 7 дугаар ангийг танилцуулж байна. Боловсролын тэргүүний ажилтан Алтан гац содонд бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэгч Бод сүрэн багшийн удирдлаганд ор 25 охин 11 хөвгүн нийт 36 сурагч төгссөнөөс төрийн албанд 2, төрийн үйлчлэгээний албанд 1, боловсролын салбарт 3, эдийн засгийн салбарт 4, эрүүл мэндийн салбарт 2, уул уурхай эрчим хүчний салбарт 3, мэдээлэл технологийн салбарт 2, худалдаа үйлчлэгээний салбарт 5, хувийн хэвшилд 6 сурагч ажиллаж байна. Улс төр, нийгэм эдийн засаг, боловсрол, соёл урлаг гэх мэт эх орныхон хөгжлийн голлох салбаруудад тус ангийн төлөөллүүд амжилттай ажиллаж, гаргасан амжилт, тойрвсон бүтээлүүдээрээ төрлөх сургуулийнхаа алдрыг өндөр төргөж явна. Гинхэн насныхаа өдлөөгүй ухаанд уртхан юм шиг санагдаж байсан. Гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг энэхэн насандаа та бид мартахгүй. Эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй Зуны өглөөний нараа улаан тузан дээр бисэн зулсан жахан охин сургуулийн бос галгасан зур дэмшиг өнгөрсөн 10 жилийн дараа зурус чамдаа илгээж хараа би чинь илчилсэн 10 жил үрэгсээ хариухан дурсамжаа мөнхөлж амьдралд хизээж салахгүй хамт найзууд болгосон 10 жил үрэгсээ хариухан дурсамжаа мөнхөлж амьдралд хизээж салахгүй хамт найзууд болгосон дурлаж хөлсөн сурагч нас минь дурсгалын цомог болон үлдэж дуу нийлсэн найзууд минь чимээгүйхэн дотроо мэгшлээ. Дасаж инэгсэн ордон минь баярын дууцаар гялтганаж далай уужин багш нар минь багтлын өнгөөр бишиглээ. Эрдмийн өргөнөөс ниссэн алдрайхан шувуугай бид инхрийнхэн зүрхэндээ жаахан охид хөвгүүд хിവэр эргэж уулзах бүртэн багийн зангаран хөгжилдөж энэ яванасаа гэртэх гэрэлт дурсамжаар хөглөө.